та бүхэн яг одоо юу үзэх гэж байна вэ гэхлээр үл хөдлөх хөрөнгөний салбарт агентууд яг ямар ажил хийдэг вэ? Хүмүүсийн хардгаар, хүмүүсийн ойлголт ямар байдгүй? Бодит байдал дээр яг юу туулж ямар процесс явагддаг вэ? Тэр бүхнийг та бүхэндээ үзүүлэх гэж байна. Тэгэхээр Platin Rookies контент хамтдаа байгаарай. Оо яхаа. Өнөөдөр 4-өөс бол ингээд цаг тоолсон юм аа. Юу урд дотор вэ чи одоо? Үйлмэр. Наад чи надад би авах би надад чижсэн ийм олон байр үзүүлээ надад. Ингээд яна залгаад байна яна. нэр ингээ олон дараалсан пэйлүүд ингээ явахаар хүн амар ингээд нэг жоохон шантраа тохиолдлогоор гарт юм байна. Тий, ер нь бол агентаар ажиллаад ямар фейлдэлтэй юун дээр фейлдэв ямар алдаад дутагдал гаргав тэр бүхнийг хуваалцъя те өнөөдөр. Ер нь юу байж юм бэ? Тий, агент яг ингээд агентаар ажиллахаар нэгдүгürt бит хоёр нөгөө нэг шинэ байгаа болохоор жоохон туршлага дутаад айгүйх алдаа гаргаж ийн, айгүйх фейлдэлтэй учирч ийн. Дээр нь ингээд нөгөө нэг хүмүүсийн ойлгохгүй одоо нөгөө нэг бидний ажлыг ойлгодоггүй асуудлууд асуулаа. Айгүйх асуудлууд алдаа үүсдэг юм. Ер нь өнгөрсөн хугацаанд бид маш их алдаа дутагдал, маш их фейлдлээ те. Дээрээс нь дахиад нэг юм намайг давж харьцсан харилцагч маань. Давж харилцсан гэхээр эвгүй байдалд орлоо. Яасан гэхээр нөгөө Алин Батхан дээр 3 өрөө байр үзүүлэх гээд тэгээд нөгөө тэр байр маань угаасаа цооштой байдаг байр ахгүй эзэн өөрөө ирж төлхөөд шонгоолгож өгдөг. Тэгээд цагаа тохироод тэр хүндээ үзүүлээд орсон чинь байна би таныг харчлаа. Байна. Сайн байна уу өдрийн минь. Би камераментаа эзэг явж байгаа ш. За таны өнөөдөр үзэх байр болохоор 3 өрөө гоё цэлгэр том 3 өрөө байр байгаа шүү. За. Эндээ ингээд цэцэрлэг, супермаркет бүх юм. Агент Болор маань. Өдрийн минь. За би нөгөө хүн хаач. За би камераментаа эзэг яваа ш. За. Тэ. Сайн цэлгэр 3 өрөө байгаа. Шаа. Тэ. Юуцсан аргац шаарц. Урагшаа аргац бас гоё. Одоо тэр нүгэл авах байлаа. Энэ хагаар шинээр барилга баригдахлаа. За энд нэг актрын баригдахгүй хоо. Тэр наач 10 болчихсон шүү дээ. Чиний заалаа. Би багтаа 310 гэж хэлсэн байгаа даа байна. Тэгээ ярьж болно. миний хүн бит хоёр ингээд угаасаа байрны эзэн бит хоёр бүх байрны талаар бүх тайлбарыг өгөөд ороод ярилцчихсэн чинь намайг тэгж байгаа юм. Минь жоохон цааш байж байгаас би эзэнтэй нэг жоох юм яриад хийхлээ. Худалдаа өгч чинь. Тий, худалдаа өгч маа. Тэгэхээр за тэг хичээгээд тэгсэн чи тэр их нэг арай л өөр юм яриа явцсан. Хайрын үйл тоо. Үнэ хямдруулж хаач гэдэг юм уу те. Тийм яриа тэр хоёр утасны дугаараас хэлсэн. Яг тэр үед би бүр голд нь яг яахаа мэдгүй юм чинь бүр амар сонирн болоод ихтэй болооч чадахгүй юу ч хэлж чадахгүй тэгээд гараа. Тийм ер нь нэг ийм тохиолдол аягүй их байд юм лээ. Надад бас юу ийм ихэс одоо хүмүүс гадуур ерөнхийдөө агентууд үн нэмж зардаг. Агентууд ченж үуч гэдэг юм уу те. Нэг тиймэрдүү хандлагууд байгаад байдаг шүү дээ те. Агентууд үн нэмээд байдаг, байрны үн өсгөөд байдаг гэсэн хандлагууд байгаад. Гэтэл бодол дээр байр заруулах гэж байгаа хүмүүс биднэрт яг заруулах үнэ л хэлдэг. Бид нар тэр үнээр л зар тавьдаг. Тэр үнээр л хүмүүст мэдээлэл хүргэдэг. Тэгээд тэнгууд эргээд буцаад нөгөө хүмүүс маань за энэ агентаар дамжуулж байгаа юм чи үнэтэй үнэ нэмэгдчихэж байгаа. Тэгэхээр байрныхны эзэнтэй шууд холбогдчих гэдэг юм уу. Тэнгүүд байрныхны эзэн биднэрт хэлснээсээ шал өөр арай хямдхан үнэ хэлцдэг тий арай бага үнэ хэлцдэг. Тэгээд тэнгүүд тэрнээс тэр асуудлаас болоод агентуудыг айгүйх буруугаар ойлгоод байдаг тохиолдол гараад идэв шиг санагдав. Яг үнэндээ бол юм шүү дээ. Магадгүй тэр юу яаж байгаа тий байраа заруулах гэж байгаа хүн шууд л амар өндөр үн зах зээлийн үнээс дээгүр үн хилдэгч гэсэн биднэрт энэ цаана тэр маркет анализ гэдэг маш том дата баз байгаа байхгүй. Тэр яг тэр байрны тий хідэн давхарт хідэн метр квадраттай байр хідээр зарагдсан тэр бүх үүх дүүхэн байхад бид нар тэрийг давуулж авах ямар ч хэрэг байхгүй. Тэр хүнд буцаагаад ахаа ийм учраас ингэж зарагдсан байна. Тэгэхээр бид нар яг тэр үнээр нь ингэж зах зээлийн үнээр зарж өгнө гэдэг юм хэлж байгаа шүү дээ. Яг үндэ тий. Тэгэхээр хүмүүс ч гэсэн өөрсдөө бас жоохон эдгээр ингэж үйлчлэгийн гол зорилго юу гэхээр тэр хүний цаг завыг хэмнэж байна тий маш хурдан хугацаанд тэрийг
гаргаж өгч байна. Тийм тэр хүний зар тавих, тэр олон дуудлага авах, тэгээ байраа тэр олон хүмүүст үзүүлэх бүх цаг завыг бид нар өмнөөс нь хийгээд хөнгөвчлөөд өгж байгаа байхгүй тий. Тэрийнхээ юунд л нэг мэдээж ажиллаж байгаагийнхаа хөлсийг нэг тодорхой хэмжээний хөлсийг бол авч байгаа шүү дээ. Тэр хүмүүс тэрийгээ тооцоод яг тухайн зарагдах байрныхан үнээс л бид нарт өгдөг тий. Тий тэгэхээр энэ дэр нөгөө нэг ингээд зөвхөн байрны эзний хэлж байгаа үнийг л бид нар эхэлж байгаа үнээр л бид нар зар тавьж байгаа. Тэрэн дээр ингээд бидний шимтгэл нэмдэгч гэдэг юм уу тийм ойлголт ерөөсөй байхгүй. Тэгээ дээр нь байраа заруулах гэж байгаа хүмүүс маань тэрийг ингээд нэмэх ямарч шаардлагагүй гэдгээ бас ойлголоо гин. Тэгээ бид нарт яг нөгөө тодорхой хэмжээний үйлчлэгээ авж байгаа учраас үйлчлэгээ авж байгаагийнхаа төлбөрийг л төлж байгаа гэдгээ бас юу тийм зөвөр ойлгосоо гэж хүсмээр санагдсан. Тийш. Нэг хөвчлөлтийн бас тохиолдсон ш надад. Нөгөө ганц би нэг залуу байсан байраа заруулах гээд. Тэгээд өмнөх өдөр нь би угаасаа худалдаа өгчөөд дуудаад угаасаа үзүүлэх гэхээр цагаа тогтсон байсан байхгүй гэдгийг чи яаж мэдэж байгаа. Угаасаа ганц би гэдэг заа гэр мэр ингээд нохорцоо. Дээгүр давхарт болохоор бас их зүгээр. Миний хэлжсэн нөгөө гаражтан цуг зарах гэж байгаа. Энэгээр. Орцондоо идэх гэсэн бэ? Нэ. Миний яач. Мод сайн ярихад гэрте байна гэж хэлсэн та залууж үзэх үү? Тэгээд өглөө нь очиод хаалган голгосон нүцгэн гараад ирсэн. Өглөө нь очиод хаалган онгойлгосон гэж чи очиод байр үзүүлэн шүү байр чи үзүүлнэ гэдгийг хэлээд өмнөх өдөр нь оройн хэлсэн заа гэд яг цагаа тогшсон. Тэгээ би худалдаа авчаад дагуулж очиод хаалга тогшсон чинь шууд хаалга нээсэн чинь нүцгэн хүн гараад ирсэн. Бурхан. Бандаж тавьсан. За яа бэ? Оо яхаа. Та ч одоо хуцаа өмсөх байх ямар сони. Яа бурхан минь би хэлсэн юм да ямар. Яа бурхан. Стоочлаа гэсэн. Бүр шокнд орчлоо. Тэгсэн чи миний бүр нөгөө худалдаа авч харилцагч маань бүр шокнд ороод бүр би тэр чинь бүр өстой. Юу нүд хийх газаргүй болсон тэгээ бүр яа бурхан. Тэгээд тэр чинь Яа би бол хэлээл орсон юм. За одоо тэгээ дараа болох уу яах вэ? Дараа болох уу одоо ингэ. За би хуцаа өмсч эхэлчихэ. Тэгээд нэгэн тэрс нар үзчихэд орчтой явчих тэхөө. За. Тийм одоо нэг дээр замжаад яа. Нэг ганц би залуу юм аа. Тэгэхээр нөгөө ганц би хүн болох нэг жоохон юмрэг явах гэж. Байна та нэг хуцаа өмсчөөд тэгээд юу ачих тэхөө. Хаалган голгоч. Гадаа хүлээж. Тэгээ яг мэдээж байрыг үзүүлсэн мө тэгээд үзүүлсэн. Тэгээ орсон чинь нөгөө хүн чи өөрийгөө бүр тийм нэг ямар ч тийм ираач үзүүлэхгүйгээр. тэгээд та хувцас өмсч гэж хэлээгүй юу? Хийсэг хэлгүй яхаа тийм мэдээж тийм. Шууд хаалга татаад буцаагаад хааж байгаа юм чи зүгээр. Хаалга буцаад өмсөд гээл. Тэгээд буцаа өмсөж байгаа чи яаж би тийм юмсэн хүнтэй чи дагаад орох вэ? Тэгээд байр үзсэн чи үжээд. Угаасаа тэгэл анхны сэтгэл төрцөөчөөс тэр байрыг гэлс үзэл хурдан гिचнэл гараа явж байгаа юм байна. Угаасаа хин паникнд орсон байгаа шүү дээ. Баг нэг хурдан гिचнэл үзээ гарч байгаа байхгүй юу? Оо аха та энэ гэр мэрээ жоохон цэгцлээрэй гэж би танд хэлсэн шүү дээ. Ямар хайш юм бэ? Та ядаж хуцаа өмсчихгүй дээ сая ямар амар юм бэ? Өнөөдөр хэдэн үсгэн? Өнөөдөр 5 6 хүн үтгэхээр ерөнхийдөө ярьсан байгаа. Ахаад ч нэмэгдэж магадгүй шүү дээ. Яаны шүү. Би нөгөө нэг юу яасан? Нөгөө нэг байр зархаар болцсон байсан шүү дээ. Уг нь бол тэгээд нөгөө нэг хүн маань хөдөөнөөсөө ирээд яриад цаг тохироод нотротер уулзахаар болоод тэгээд байрныхаа эзнийг дуудсан цаг тохирсон байтал юу яасан? Байр аавна гэдэг нөгөө нэг ярьжсэн хүн маань уцаа хоолцсон, алга болсон. Бүр таг алга болсон. Байна. Би ирсэн байна. Та хаана явж байна? Би одоо бараг хичнээн өөрөө ч машин яашаа. Нэг 6111 гэдэг машин байгаа, цаа машин байгаа, зогсож байгаа. За цаа машин байна. За. Та энэ сар машин үү те? За би яваад шаарай. Цаарч тэр. Сайн байна уу та? Сайн байна. За манай нөгөө хотлоо авч маань одоо ирж байна гэсэн. Тэгээд уг нь 4 цагаас цаг тавуулсан. Тэгээд ойрхон нотлоод ороод хэлсэн яач. Тэгээд төлбөрийн нөхцөл дээр харин жоохон доошоо буулгах боломжтой болов. Нөгөө хүн маань ядаж 197 өгөх боломжтой юу гэдэг. Экстра болох боломж байхгүй. Аха. Тийм. Би танаа агентууд хэлсэн шүү дээ. Одоо үнэл. За одоо хүрээд ирэх бах. Би тэгвэл машинд ороод Тэг удахгүй шүү. та ярьж байна үү те? Яна за удахгүй хүрээд ирэх баха. За.
Тэгээд бид хоёр мөчөд дээр өчнөө цаг хүлээгээд 2 3 цаг хүлээгээд нөгөө байрны маань зүйлээ бүр уурлаад ажиллана болохоо байгаад уурлаад явсан. Оройн нөгөө байр авна гэдээ ярьсан мессеж юм. Тэр чинь болохоор нөгөө ингэсэн шүү дээ. Тэгвэл өө их чинь над байрыг чи авна. Шууд авна. Чи зармаар битээ явал шууд зогсоо. Мэдний энтер гэж. Тийм тэгээд авна гэжсэн чинь оройн их чинь над байрыг чи авах болцсон шүү гэсэн мессеж хүчээл тэгэл таг. Тэгээ би хариу мессеж ütсэн буцаага залгасан ерөөс уцаагаагүй холбоо орч чадаагүй. Яалтчгүй байрныхаа эзэн рүү айж яагаад хэлсэн. Тэгсэн чинь нилээ ууралсан. Ингээ чи ажиллаа хийж чадсангүй. Нөгөө урд нь авах гэжсэн хүн үлдсэн гэсэн. Тийм хүн авах гээд нөгөө дараа нь очиод барьж авъя гэхээр нөгөө манайч маань хүн авахар болцсон байгаа. Өөрөө авахар болцсон байгаа, зархаар болцсон байгаа гэд зараг болсон байгаа. Зараг байхгүй. Тэгээд тэсний чи ингээд хүний цаг завыг өчнөө хоног хүлээлгчээд өөрөө ямар ч зар тавиагүй ажиллаагүй байжж ингээд инглээ би чамтай ажиллах байлаа гэрээгээ цуцлаа гэсэн. Тэгээд тэрэн дээр бас амар тийм мэдээж хэцүүлтэй. Одоо тэр хүний оронд өөртөө тавиад үзүүлтэй бас яг тийм амар. Тэр тэрэн дээр бас нэлээд туршлага дутсан, нэлээд алдсан. Тэр угаасаа буруу байсан, бидний буруу байсан. Буруугаа хүлээн зөвшөөрнө. Харин тийм ээ. Уг нь уржиг дээр яхад яг өнөөдөр 4-өөс суудсан гэж цаг тоолсон юм аа. Юу уржиг дээр вэ чи одоо өнөөдөр ярьж хөөрөг юм уу? Харин тэгсний өнөөдөр цаа авч байгаа юм уу? Харин уцаа авахгүй л байгаа дээ. Би өнөөдөр залгаад бодлоо шүү. Танаа агн Эрмак цагаас үтчихэд хааш юм бэ? Яг цаг л гэдээс одоо би ажиллахтай одоо бүр ажил хэцүүлээ. харин тийм ээ яана. Нэг жоохон хүлээч хөө. Их чинь одоо ерөөсөө энэс илүү хүлээх боломж алга. Явлаа. За би тэгвэл ярьчаа танилуд гэсэн хэлээд өгье. За. Чи дээр бас нэг нийлээ бүр уйлмаар байна. Амар хэцүү байна. Амар их фейл яалаа гэд гарлаа бүр ингээл байнгын алдаад энэ фейлдэд яваад ингээд тэгсэн шүү дээ. Гарсан амар олон фейлүүд гарсан байхгүй. Бүти таун дээр нэг 74-д 3 өрөө байр зархаар болоод би бүр тэрийг бүр шөнө 19 цагийн үед би сүүлийн байраа үзүүлээд гэрлүүгээ харин гэж бодоод Москва оролдоо байр үзүүлчихэд явжсэн чинь миний нэг харилцагч залгаснаа тэр байрыг чи үзье гэдгсэн аахгүй. Тэгхийн гут би цаанаас нааш явахдаа бүх байрнуудаа үзүүлээд хамгийн сүүлд бүгдийг тавныг үзүүлж байгаа. За тэгэн гут бүгдийг тавныг за энийг яг авъя энэ тэр тулаад хамгийн сүүлд тэгэхээр ер нь хэдэн цагт 11 болж байгаад би офс дээрээс орж иж төлхөөр аваад оройн 11 тийм үзүүлчихэд буцаагаад төлхөөрөө тавиа гарч байгаа байхгүй. Тэгээд авахаар болоод инээ дээрээ болчоо заяа. Маргааш нь уцаахгүйсэн. Ахаа 2 3 хоног холбогдохгүй байжсэн чинь миний тэр байрыг гэрэлсэн агент над руу ярьж байгаа байхгүй. Танаа энэ нөгөө үдсэн хүмүүс чинь инженер интерес нь асуугаад яг миний нөгөө байрны эзэнтэй холбогдоод энэ тийм яриа үсгээд яваад шүү. Гин гутан би залгаад буцаагаад ахаа ихчээ та яагаад ингэж цаашаа ингэж байгаа юм бэ? Та манахаар ингэж өглөөдөд авахаар болсон шүү дээ. Энэ тэргээ ярьсан чинь яг тэгж байгаа байхгүй. Чамаас 3 сая 200 авч ирсэнээс тэний хүнээс 3 сая 100-аар авъя. Тийм яг надад дээр чинь нэг тийм түрүүний ярьсан нөгөө агентуудыг буруугаар ойлгодог үн нэмдэг гэдэг асуудал гарч байна. Тэгээ тэнгуут байрны чинь эзэн бас 3 сая 100-аа өөрөө өгч байгаа юм. Тийм хөрвөлж байгаа юм. За ингээд хамаагүй за яг хөө ингээд зүгээр харилцагч нартайгаа ингээд нэг учраа олох гээд ингээд ядчих штэ ингээд зайлуулаа ингээд тэгээ учраа олохгүйгүй ингээд алдаж оноол явж байна. Тэгж яах дээрээс нь Remax-ийн агент хоорондоо өөрсдийнхээ нэгнийхээ агент худалдаа авахчийг булаадаг нэг юм тийм муухай юм байгаа байхгүй бүр би өөрийнхөө биеэрээ мэдэр тухайн үед би бүр ингээд одоо нэг салбарт үйл хөдлөлийн ингээд салбарт нэг салбарт ажиллаж байж тээ нэгээ бас ингээд нэгнийхээ хүч хөдөлмөрийн үгээс тэр сорчлог байхгүй юм бүр шимэгч шиг те манай Remax-ийн цолтой агент өөрөө тэгээ хоёр туслагтай тийм одоо нэг туслагаа дагуулж аваад миний нүүрэн дээр шууд миний худалдаа авахчийг шууд энэ агент дагуулж авчих худалдаа авахчаа гэж шууд улаан цай дагуулаад миний нэрийг шууд дагуулаад энэ нөгөө таны байр үзэн гэсэн хүн та юу гин гутаа тантай ярьсан хүн чи энэ үнэ гэж шууд аваад орсон байгаа юм чи миний худалдаа авахчийг тэгээд миний нүдэн дээр бүр ингээд булаагаад аваад орсон. Тэгээ ороод ингээд хажилжсэн чи тийм цолтоо тийм агентууд би бол ботхтой бол тийм мундаг агентууд бол өстой хүмүүстэй харилцаа үнхээр төгсөөд гэх гэж бодож исэн чи миний төслөөс шал өөрөөс яасагч чи дөнгөж төрөөд удаагүй тэр 2 сартаа нийлэх хөхтэй эмэгтэй байгаа байхгүй байрны эзэн эмэгтэй нөхөр нь ажилдаа авсан. Тэгсэн чи тэр ихчтэй амар муу харцж байгаа байхгүй бүр ингээд гараа ингэчээд наад байр чи угаасаа тэдэд л авах гэж байгаа. Тэдэд өгөн гэж ярьсан. Интергээл бүр ингээд амар муу харцж байгаа байхгүй. Тэгэхэд би бүр тэр альхын эмэгтэй хүн штэ тийм хүнийг ингээд нийлэх биетэй хүн рүү тэгж харцж байгаад би амар дургу өрсөн бас ингээд дотроо эмзэлсэн л тээ. Тэгэл гарч ирэл миний худалдаа авчиг аваа гараа явцсан. Хай орой минь юу яцгаа. Йоо намайг цаа юутай өчрчээд ирсэн гэж бодож байна. Ёстой амьдралдаа үзөөгүй юм үзлээ нэрээ. Чи сая актимын байрыг үзүүлээ яа. Тий, актимынхаа байрыг үзүүлчихэд ирлээ гэх юм уу юу үгүй. Үзүүлэх гээд булаалгачаад ирлээ.
Юугаар буулгасан. Баяра. Хинд Ремакс. юу нөгөө нэг амар том цалтай агаад түү. Тэр хүний чи би бүр дүрээрээ хараа заяа. Гэ шоконд ороод хүнтэй ямар муу харцсан бэ? Миний төсөөлсөн шал өөр юм байна. Ямар баярлаад байгаа шиг яриа. Баярлах би бүр шокгүй. Юу баярлах. Би тэр хүний чи бүр шүтээд баргаад ийм хүн шиг болтонсан ингээд бүр мөрөөдтэй яваа заяа. Очоод өөрөөр харж байгаа байхгүй юу? Харсан чи миний төсөөлсөн шал өөр хүн байна. Тэгээд чи юу вэ? Үгүй бүр харилт тэр байрны эзэн хүнтэй ямар муу харцсан бэ? Дөнгөж 2 сартаа юм жоохон хөвгтэй. Илбитэй эмэгтэй тэр хүнтэй ямар муу харцж байгаа зүгээр гараа энд авчаад угаасаа тийш тогшсон. Юу баяртай гэж хэлсэн. Юу биш худалдаа авахчтай. Биш лист талтаа тий. Тэгээд чи тэр үед чи өөрөө бас байсан байж тээ очсон байж Би тээ. араас нь яваад орсон байхгүй. Тэгсэн чи харин энэ агент авахар болсон. Энэ агентын дагуулж ирсэн худалдаа авахч гээл аваа гарчиж байгаа байхгүй. Тийм утаа миний тэр худалдаа авахч юу гэлж юм гэхээр наад байрыг чинь би мэдэн. Би зарахгүйг мэдэн. Гэнхт миний худалдаа авахч шүүд. Тэгвэл би мэддэг хүнтэй нарчлаа гэж шууд яваад өгсөн. Мэдээж тэгэхээр чи одоо тэр хүмүүсийн дунд чи үгүй минийх гэж зүтгээд авчихсан мэдээж агаас. Тэгч нэг амар муухай бас нэг тийм ёс зүйн зан гаргаж чадахгүйсэн бохгүй. Би тухайн үед ингээд үгүй наа чи минийх штэ гэж хэлмээр байсан ч гэсэн ингээд нөгөө бас нэг ёс зүй гэдэг зүйлээ баримтлаа. За нэг дараа нь учрыг олъё даа гэдэг ингээд би тухайн үед ингээд өөргөө барай гарч байгаа байхгүй. Гараад орж чи би бүр тэр яг тэрнээс нааш энэ опс ирэх хооронд би бүр амар толгой бүр ингээд зүгээр дүнгээл бүр амар юу байдалд очив. Би бүр ингээд опст орж хэлэхдээ бүр ингээд би салгаж байгаа байхгүй. Бүр би нэг ийм байдалд орчлоо гэх ингээд бүр чичрээд Үйлмэр. Одоо тэгээд юу яаж болохгүй юу? Гомдол гаргаж маргаж ч юм уу эсвэл хэлж мэлж болохгүй юу? Баяр өмчлөхгүй гэж яах вэ? Баяр өмчлөхгүй. тэг яа тийм байна. Ямар ч асуу судалж үзье даа тийм тий. Юу бат юм бэ? Итгэвчтэй ямар тийм ч. Шоконд ороод бүр ангаж агаад яах гэж мэдгүй ингэж байгаа л хүрээд ирлээ. Тэгэхээр ийм бас дэндүү муухай тий ёс зүйгөө бас байж болохгүй шүү дээ. Нэг нэгнийхээ хөдөлмөрийг ингэж үнэлэхгүй. Тийм нэг салбарт адилхан ажиллацгааж байж. Тийм тэгээд хараа яг шинэ орж ирж байгаа хүмүүс ингээ уучраа олохгүй явж хахад нөгөө мэрэгжлийн өндөр цолтой агентууд нь ингэж доод хүмүүсээ нэг дарлаач байгаа юм уу яагаад байгаа эсвэл дээрлэхэд байгаа юм уу яагаад байгаа тий ийм хоо зүйлийг би өстө нэг тийм сонин мэдрэмж аваад би бүр өнөхөр орж ирээд бүр уйлж ирсэн. Өөрөө яа гээл ингээд зүтгээд ах чинь тий дээрээс нь тэр нэг цолтой агентууд нэг тиймэрхүү муухай бүдүүлэг зан гаргасан чи би өнөхөр гутарсан. Ер нь юу манай опс ч юм бол хамгийн ёс зүйтэй опс гэж байгаа шүү дээ Max Plan. Тэгэхээр бид нар бол ёс зүйгээ баримталж ажиллана гэд байх гэж би яадсаа тавьш. Салбарт явах. За За. Нэр ингээ олон дараалсан пэйлүүд ингээ явахаар хүн амар ингээд нэг жоохон шантрах тохиолдол үнэхээр гард юм байна. За болдог ч юм уу эсвэл өөр ажил олж хийдэг ч юм уу те ядаж сарынхаа ингээд урд нь авдгаал аваа байж идэг ч юм уу гэсэн бас бодол төрдөг юм байна. Тэгээ яг нэг ийм л байна л да. Үйлчлэгээ зарим хүмүүс бол бид нартай мэдээ цайхан харилцаж байгаа хүмүүс зөндөө байна. Тийм бид нарт цайхан харилцаж байгаа үйлчлэгээ аваад сурцсан. Тэгээ үйлчлүүлээ сурцсан бидний ажлыг ойлгодог хүндэлдэг хүмүүс бас зөндөө байна. Тэрний хажуугаар бидний бас нэг яг юу хийгээд байдгийг мэдэхгүй үйлчлэгээ авч сураагүй. Тэгээд ингээд жоохон ингээд ардуур урдуур жоохон онцгүй юмнууд хийгээд муухай хандлага гаргаад идэг хүмүүс байгаад байна. Тэрнээс болоод нэг жоохон бидний ажил жоохон үнгүүдэд ингээд нэг тийм бид нар жоохон шадрах гэдэг юм бодолд орох гээд байна. Гэтэ зүгээрээ бид нар энийг бол мэдээж давж туулж чадна. Яг гоо гэтээ би бас нэг талаасаа өөрөө ингээд энэ алдаануудаа бас бодоод арай эргээр харж байгаа байхгүй. Энэ алдаанууд бол миний бас магадгүй нэг дээш энийг ахих тийм гიშгэр болж өгч байгаа байхгүй. Тэгээ магадгүй дараа дараагийн хүмүүсийг бол амар сайн сургамж өгч чаддаг тийм мундаг одоо юу гэдэг тийм одоо нөгөө юу гэдэг л нөгөө инфлюенсер гэж болох тийм бас нэг алхам ч юм уу гэж буй харж байгаа яг хэдий ингээд алдаад одоо надад хэцүү байгаа ч гэсэн дараа амар гоё төвхтэй ч юм уу даа л гэж бодоод байгаа. Яг шантрах үе мэдээж байдаг л ахaltaа мэдээж том амжилтанд хүрэхийн тулд дандаа ийм том алдаанууд гарч ирдэг шүү дээ. Тэр алдааны цаана маш том амжилт байгаа гэж итгэж байгаа. Ялч нэг хоёулаа шин байгаа болохоор тэр дээр ингээд нэг айгуу тийм жижиг юм дээр жоохон алдсан юмнууд нэлээд байгаа тах шиг байна. Хажуугаар нь
Хажуугаар нь юу яагаад ингээд нэг одоо яг агентуудын ажлыг ойлгодоггүй бидний ажлыг нэг ингээд бидггүй одоо жишээл өчнөө одоо нэг байр хайлгаа тий 10 20 байр ингээд үзүүлээд тэр болгонд нь санал болгоод бүгднийг ингээд авчиж үзүүлээд яваад тахт чинь тэрийг ойлгохгүйгээр тэгж араар тохирох гээд хүмүүс байгаад байна. Битээ ингээрээ гэдгийг ойлгох хүнээс юм яриад байгаа шүү. Одоо гоё соёлтой тий. Бас нэг үйлчлэгээ аваад сурцсан хүмүүс бол амар гоё урамтай байдаг шүү тий. Тийм хүмүүс ойлгох гоё. Тэгээд бид нар ингээд зүг зүгээр байжгаад зүг зүгээр сууж байгаа л нэг хүний байрыг аваад нөгөө хүнд зараад байдаг ажил биш шүү гэдгийг ойлгоорой. За тэгээд энэ удаагийнхаа дугаарыг ингээд өндөрлөх үү? За тий. За бидэнтэй хамт байсанд баярлалаа. Лайк дараарай, зүрх дараарай, тэрийг дэмжээрэй. Мэдээж бас агентууд маань бас магадгүй нэг ийм сургамжтай юмнууд бас ийм пэйжүүд байвал тий доор бичиж болно шүү дээ. Би ингэж байхдаа нэг тэгээд алдчихсан шүү гэд. Гэхдээ тэн дээр тэгж анхаарах хэрэгтэй байсан байна лээ гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү юмнууд байвал бичээрэй. Агентууд маань зөвлөгөө авъя тий. Дээр нь бас нэг харилцагчид маань худалдаа авахчуд болон байраа заруулах гэж байгаа хүмүүс маань үл хөдлөхөөрөнгөө заруулах гэж байгаа хүмүүс маань хэрвээ за агентууд маань ингэж ажиллажаасаа ингэчээсэ гэсэн санал зөвлөмж байвал бас доор үлдээж болно. Бид хоёр санал зөвлөмж болгоно шиг хэлээж авъя шүү. Тий. Ярилцаад ингээд явуулах гоё хөгжих баха. За бидэнтэй автаасанд баярлалаа. Баяртай. Баярлалаа.